Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Сонсогч танд лав гаргийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр хамтдаа өмнө нь хүмүүсийн хувьд маш хэрэгцээтэй байсан нойр гэдэг асуудлын тухай хуваалцсан байгаа. За бас зарим сонсогчийн маань хувьд ч гэсэн нойрны тухай шүн сэрээд унтаж чадахгүй байгаа тухайга асуултуудаар бас асууж байсан. Тэгээ өнөөдөр бид нойргүйдэл ба эмгэг гэсэн сэдвээр Better Mind нойргүйдэл сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалж эмч мандах эмчтэй ярилцахад бэлэн болсон байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа өдрийн мэнд. Баярлалаа өдрийн мэнд. Нойргүйдэл ба эмгэг гэдэг сэдв маань өнөөдөр өмнө хоёлаа нойрны тухай ярьжсэн шүү дээ. Нойр бидэнд ямар хэрэгцээтэй болдог тухай. Гэвч бид нойронд төдийлөн ач холбогдол анхаарал өгдөг. Би өстө унтаж чадахгүй байна. Би нойргүйдэд байна гэж яваад идэг боловч яг үйлдэл дээр ямар нэгэн зүйл хийхгүй байдаг тухай ярьжсэн шүү дээ. Тэгвэл нойрны хэмнэлийн тухай гэдэг өмнөх сарын дугаарыг та бас лайв стримаар буцаад нөхөж үзэх боломж байгаа. За өнөөдөр харин эсрэгээрээ нойр бол чухал юм бол нойргүйдэл яагаад үүсдэг юм бэ? Ер нь ямар хугацааг нойргүйдэл гэж хэлдэг юм бэ гэдэг суур ойлголтоос эхлэе гэж бодож байна л да. За нойргүйдэл гэдэг нь маань шөнийн насан турш хүн бол нэг 7-8 цаг унтах хэрэгтэй. Энэ 7-8 цаг унтаж чадахгүй болохыг ер нь нойргүйдэл гэж ойлгож болох юм. Унтыг гэсэн үедээ унтаж чадахгүй, унтсан ч гэсэн шөндөө олон дахин сэрэх, шөндөө тасралтгүй зүүдлэх, унтаад байгаа ч гэсэн хажуугийн хүмүүсийн хөдөлгөөн дуу чимээг сонсоод амраагүй унтах. Магадгүй шөндөө хангалттай унтсан ч өглөөнийг л амарсан мэдрэмжгүй босох зэрэг шинжүүдээр илэрч байдаг. Ер нь нойргүйдэл бол нэлээд олон тал талын шинж тэмдгээр илэрнэ. Нийтдээ илэрч байгаа шинж тэмдгүүдийг нь нойрны хугацааны өөрчлөлт буюу нойрны чанарын өөрчлөлт гэж хуваадаг юм аа. Тэгэхээр энэ одоо сая хэлсэн ингээд шинж тэмдгүүд байгаа. Би бас нөгөө мэдээллийнхаа өмнөхөн нойргүйдлийн одоо нөгөө шинж тэмдгүүдийг оруулсан байгаа. Тэгээ яг таны сая хэлсэн зүйлсүүдээс багтсан байна. Тэгэхээр энэ хугацааг одоо 1 сар үргэлжлэх нь хэвийн үзэгдэл юм уу? Ингээд ер нь хэр их хэмнэлийг нойргүйдэл гэж хэлэх юм бэ? Удаа үргэлжлэх хугацааг. За олон улсын оншийн стандартаар бол 14 хоногоос дээш хугацаагаар таны нойр хямарсан байх юм бол нойргүйдэл гэж үзнэ. 3 сараас дээш хугацаагаар тогтвортойгоор нойргүйдсэн байх юм бол архаг нойргүйдэл гэж үздэг байна. Тэгээд нойргүйдэл маань бас дотроо 3 бүлэгт хуваагдана. Яг биеэд авсан даасан юм цэвэр нойргүйдэх эмгэг юм уу? Эсвэл одоо бие махбодын өвчнөөс үүдсэн хоёр дахь нойргүйдэл үү? Мөн сэтгэл зүйн хямралтай холбоотойгоор стресснээс үүдсэн нойргүйдэл үү гэд нойргүйдэл маань үндсэн 3 бүлэгт хуваагддаг. Тэгэхээр 14 хоног 3 сар гэдэг хоёр тог тогтоож авах нь шүү дээ. 14 хоног гэхэлэр ер нь энэ бол маш нийтлэг илэрдэг. Тий. Хүмүүс ингээд за сүүлийн 1 сар гэж яддаг. Заримдаа сүүлийн 3-4 сар би ингээд явж байна гэд тэгж яддаг шүү дээ. Тий. Ер нь бас л 2023 онд дэлхийд даяар хийгдсэн юм судалгаа байна. Тэгээ энэ судалгааны үр дүнгээс харахад бол насан турш хүмүүсийн 3 хүний нэг нь нойргүйдлийн шинжтэй явж байна. Харин насан турш нийт хүмүүсийн 10-аас 30% нь архаг нойргүйдэлтэй гэж онцлогдсон байна. Энэ одоо нойргүйдэл маань нийтлэг тохиолддог боловч яг онш тавигдаад эмчилгээ авдаг хүмүүс нь бол нийт одоо тохиолдлыг цөөхөн хувийн эзэлдэг. Магадгүй яг нарийн сайн одоо онцлогоо хийгдэх юм бол нөгөө 10-аас 30% нойргүйдэл маань бүр яг сайн онцлох юм бол 50-аас 60% нойргүйдлийн шинжтэй хүмүүс ер нь явж иж магадгүй гэсэн судалгаа гарсан мэлээ. Better Mind гэдэг таны одоо ажилтдаг эмнэлгийн хувьд бол яг нойргүйдэл сэтгэл заслын эмнэлэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нойргүйдлээр ирдэг хүмүүсийн за дэлхийн судалгааг харахад бол тийм шүү дээ. Таны ингээд өдөр тутамд уулзж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд бол яг нойргүйдлийн яг ямар төвшөнд хүмүүс илүү их ирдэг вэ? Бас ямар шинж тэмдэгтэй тэдгэр хүмүүс харагддаг вэ ер нь? За энэ дээр
нэг өнгөрсөн жил үзүүлсэн эмчлүүлэгчийн жишээг ярих гэж бодож байна. Тэр эмэгтэй маань 50 орчим насны удирдах албан тушаал хийдэг нэлээд боловсралтай эмэгтэй байсан. Тэр эмэгтэйн үзүүлэх болсон шалтгаан бол сүүлийн марг 10 гаруй жил нойргуудад байна. Сүүлийн үед янз бүрийн мунтуулдаг арга им тан хэрэгэлсэн ч унтахаа боллоо. Маш их ядарч байна, сүлдэж байна, амар хуурлаж бухимддаг болсон, ажлаасаа, амьдралаасаа аз жаргалыг мэдэрхээ болсон гэсэн зорилттой үзүүлсэн. Тэгээд тухайн хүнд маань одоо эмчийн үзлэг хийгдэж байхад бол анх нойргуудлын анхны илрэл бол 35 орчим наснд эхэлсэн байсан. 35 орчим наснд ажиллангаа давхар сурдаг байсан. Дээрээс нь тухайн эмэгтэй хүүхдүүд нь их жоохон байж л те. Тэгээд амьдралын болоод ажлын талаас нэлээд ачаалалтай байсан. Суур ер нь өөрөө санаа зовдох эмэгтэй байсан учраас тэр үед анх стрессийн шалтгаантай нойргуудл илэрч эхэлсэн. Эхлэл үе. Гэхдээ тэр эмэгтэй маань энийг бол нойргуудад энэ асуудал гэж бол хүлээж аваагүй. Харин ч одоо гэрээхнээсээ 1-2 цаг оройтч унтах нь надад одоо ганцаараа байх, маргаашийнхаа ажлыг урьдчилж хийх, өнөөдөр хийгээгүй ажлаа одоо амжиж хийх тийм надад боломж юм а гэж хараад хүний одоо унтах хөстэй 11, 12, 1 цагийн үед болоод идэвхтэй ажиллаа хийж идэг байсан. Энэ байдал маань 5-6 жил буюу одоо 40 гаруй нас хүртэл бол үргэлжилсэн. Залууч байсан, эрч хүчтэйч байсан. Оройтоод 2 3 гэд унтсан ч өглөө нь дайжгүй бас амарсан мэдрэмжтэй босдог байж. Тэгээд 40 гаруй наснаас эхлүүлээд нөгөө эмэгтэй маань үдээс хойш их ядардаг, ажилласаа төгшөөдөг, залхахдаг, нөгөө ажил төрлөө хурдан хийдэг, бүтээмж сайттай байсан бол бүтээмж муудаад ирсэн. Эдгээр шинжүүд бол ер нь тархины ядаргаа өсөж эхэлсний шинжүүд юм байгаа. Гэсэн ч нөгөө хувь эмэгтэй маань ер нь өөрөө нэлээд дайчин, шаргуу зантай болохоор ядраад байна, ажлын бүтээмж буураад байна, би сайн унтахгүй байна гэдгээ төдийлөн хойшоож үзээгүй. Ингэж бас энээсээ хойш 5 жилийн хугацаанд яг энэ хориодч унтдаг байдлаараа явсан. Одооноос 3 жилийн өмнө буюу 47 орчим наснаас эхлүүлээд нөгөө эмэгтэй маань 10-аад жил нойргуудад ирэхээр тархин маань аз жаргалын даврын ялгаралт буураад ирдэг. Ингээд буурснаас болоод сэтгэл готрлын хөнгөн хэлбэрүүд илэрсэн. Өөртөө анхаарал тавихтаа тааруу болсон, хувцлалтандаа анхаарахаа болсон, найз нөхдөдөө ажлаас бусад одоо нийгмийн харилцаанд орох сонирхолгүй зөвхөн ажил гэр гэж явдаг. Юм л бол амар хуурлаж бухимддаг. Ажлаасаа нөгөө амьдралаасаа аз жаргал мэдрэхгүй ийм мэдрэмж 3 жилийн өмнөөс эхэлсэн. За энэ үеэс л одоо нойргуудл бол нэлээд ер нь асуудал юм биш үү? Сайн унтъя гэж ботсон. Гэтэл тэр үед бол хаана одоо үзүүлдэг нойргуудлыг яаж имжилдэг гэдэг талаар мэдлэггүй байсан учраас нэг найзынхаа одоо уугаад унтжээсэн гэдэг юмнээс 3 сарын хугацаанд ууж үтсэн, бясалгал хийж үтсэн, йог хийж үтсэн, янз бүрийн нойргуудлын цай ууж үтсэн, бүр сүүлдээ одоо 1 глас вайн ч хүртэл унтах гэж ууж үтсэн. Ингээд энэ хүмүүсийг авдаг харагдаж. Тэнгүүд энэ аргуудыг ингээл хэрэглэхээр магадгүй одоо тэр нөгөө юм ууж байгаа үедээ унтчаал имээ уухаа болох юм бол эргээл унтгаа болчиход байсан. За өнгөрсөн жилийн эмэгтэй маань үзүүлээд нийтдээ 6 сар бит хоёрын архаг нойргуудлыг эмчилсэн. 15 жил үргэлжилсэн. Нойргуудлын эмчилгээнд нь бол голчлон эмийн эмчилгээ буюу нойр докторжуулдаг эмийн эмчилгээ, дээрэс нь сэтгэл засдаг эмийн эмчилгээ, тэгээд мөн тэр буруу амьдралын хэм маягийг нь засах CBT буюу танин мэдгүй зан үйллийн одоо сэтгэл заслыг авсарч хийгдсэн. Ингээд 6 сарын дараа эмэгтэй маань бол унтыг гэсэн үедээ унтдаг, сэрийг гэсэн үедээ сэрдэг, эрч хүчтэй, өөртөө ихтэй нөгөө 30 эдтэд байсан эрч хүч маань бол 6 сарын дараа ихт бол буцаад хүрээд ирсэн. Өөрөөр хэлэх юм бол 15 жилийн хугацаанд одоо амьдралын хэм маягийн өөрчлөлт, нойргуудлыг яг доктортой 6 сарын хугацаанд хэмнэл рүү чиглүүлж чадсан гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр сонсогч маань магадгүй би ингээд нойргуудлын асуудалтай ямар ч юм дээ гэсэн юм тодорхойгүй байдал ч юм уу те найдваргүй зүйл мэдэрч байгаа бол саяны жишээг сонсоход бол би пөөх 15 жилийн хугацаанд тах штеп. Бүхэл бүтэн 15 жилийн хугацаанд тэр хүн нойргууд одоо нойрны өртөө явсан мөртлөө 6 сарын хугацаанд ингээд доктортойгоор өөрчилж чадж байна гэдэг бол энэ маш том амжилт юм шиг надад санагдаж байна л да. Тэгэхээр нойргууд бол харьцангуй эмчлэгдэх боломжтой байдаг юм гэж би ойлголоо. Тийм, ерөнхийдөө бол ихэнх хувь нь стрессийн шалтгаантай үүссэн байдаг. Амьдралын буруу хэм маяг. Тэгээд
гол нь тэр нойргол үүсгэсэн шалтгааныг олох хэрэгтэй. Нойр нэгдүгээр биш. Тэр нэгдүгээрт шалтгааныг л эмчлэх хэрэгтэй байдаг. Нойргуудлыг эмчлэн гээл зөвхөн нойрны юм уугаал яваад байгаа юм бол тэр шалтгаан хаягддаг болохоор эргээд одоо магадгүй нойрны юм уугаад нэг 5 6 сурал сайхан унтна. Эргээд нөгөө буруу амьдралын хэм маяг стрессээ хуримтлуулдаг амьдралын нөгөө буруу дадал маань үргэлжлүүлэх юм бол эргээл хэдэн жилийн дараа нойргуудна. Одоо яг өмнөх дугаараар маань энэ нойргодлтой холбоотой яг нэг юм асуулт ирж байсан байхгүй тэр яг цаанд орж ийн л та. Яг тань шиг би асуусан. Ингээд хүмүүс ингээд ч чатаар орж ирдэг нойргодлтой холбоотой сэдвээр ярилцсанаа гэхэд тэгээ ингээд сүүлийн 2 жилийн хугацаанд ингээд ер нь бол ингээд шүн дандаа сэрдэг сэрээд унтаж чаддгүй. Тэгээ сүүлийн яг 1 жил яг ийм байгаа гэд. Тэгээд би та ингээд стресстэй байгаа юу? Тэ одоо би нэг шалтгааныг таны хэлдээд байгаа шалтгааныг илрүүлэх гээд ингээд сэтгэл санаа докторгүй зүйл ч юм уу тийм хүчин зүйл байгаа юу гэхэд байхгүй гэж хэлдэг. Гэхдээ би дотроо яг байхгүй болов гэсэн нэг асуулт надад гарч ирдэг л дээ. Энэ үед та юу гэж асуух юм бэ? Ер нь бол нөгөө бидний ч одоо сэтгцэн юмч сэтгэл зүйчдийн нэг хүнтэйгээ удаан цаг ба түүнээс дээш уулздаг шалтгаан бол ер нь энэ. Ихэнх хүмүүс маань сэтгэл гэдэг зүйлийг төдийлөн чагнаж мэддэггүй. Сэтгэл хямран миний сэтгэл ер нь ямар байгаа вүлээ гэдэг асуултыг зарим ойлгохгүй ч хүмүүс байдаг. Тэгэхээр эхлээл үзүүлж байгаа хүмүүсийн жишээ бол та яагаад үзүүлэхээр бас нойргоцсон. Тэгээ би бас саяных шиг чиний асуусан шиг стресс байна уу, сэтгэлийн тавгүй зүйл байна уу? Эхлээд асуухад бол мэдээж үгүй л гэж хариулна. Үгүй л гэж хариулдаг. Тэгэхээр нь ерөнхийд бол шинж тэмдгүүдийг нь асуудаг. Ингээ сэтгэлээр үе унах юм уу? Юм хийх эрч хүчээр байна уу? Сэтгэл гутралыг одоо илрүүлэх асуултууд. Яг гутарч гэнэ гэж асуух биш. Сэтгэл чинь гонигтай байна уу? Юм хийтүх суларч уу? Юмд яаруу сандруу твдүү болч уу? Амархан бухимддаг болж уу гэхээр тийм гэдэг. Тийм. Шинж тэмдгийн тэгэхээр өөрөө батлаад өгч гин гэсэн үг тийм. Тэгээд яагаад тийм байгаад байгаагийн тухай дахиад цаад мөн чанарын тухай ярилцлагад өрнөд маш удаан хугацааны онцлогоо хийгддэг байх нь тийм. За сонсогч маань бас нэг асуултсан минь хоёлаа энийг дундуур нас оруулъя гэж бодож байна. Сайн байна уу? Шөндөөс сайн унтаж байгаач сэртлээ одоо маш их зүүдэлдэг. Энэ нь гүн орой авч чадахгүй байна гэж уншиж байсан юм байна. Таны бодлоор гэдгсэн байна. Тэгээ хаалтан дотор орой хүнд хоол иддэггүй гэсэн. Ер нь нойр маань чанартай байна уу үгүй юу гэдгийг мэддэг ганц зүйл нь өглөө босохдоо та амарсан мэдрэмжтэй босдог уу? Эсвэл унтсан ч амраагүй толгой маань дүүрсэн ядарсан мэдрэмжтэй босдгоо л гэдгийг эхлээд анхаарах хэрэгтэй. Амарсан л зүудчихэж гэсэн амарсан мэдрэмжтэй өглөө босоод ирдэг бол таны нойр болж ийн гэж үзнэ. Унтаад байгаа зүүдлээд байгаа тэгээд өглөө амраагүй мэдрэмжтэй босоод байгаа бол таны нойрны чанар онцгүй байна гэсэн үг. Зүүд бол түрүүний одоо өмнөх ярилцлагаар ярьжсэн. Зүүд бол хүнд байх ёстой. Рим нойр буюу зүүдэн нойр байх ёстой. Тэр нойр маань бол сэтгэл зүйтэй илүү тогтвортой сэтгэл зүй илүү тогтвортой байлгад зүүдлэх ёстой. Гэхдээ тэр зүүд ингээ бүр тасралтгүй, шүнжэнгөө тийм маш тод. Тэгээ өглөө ингээс ирэхэд бол бүр үйлдэл болгоно санаж ах юм бол энэ ерөн жахан хитрээд байна. Таны нойр хөнгөн байна гэсэн үг. Богинохон үе зүүдэлдэг. Тэгээд тэр зүүдийг өглөөс ирсний дараа санаад тэгээд явандаа мартчихдаг. Энэ хэвийн зүйт шүү. Хэвийн байх. Гэхдээ энэ сонсогчийн маань хувьд болохоор ерөн сэртлээ маш их зүүдэлдэг гэхээр магадгүй их л байх шиг байна. Тэг хөнгөн нойр л их байх шиг байна. Тэгээ гүн нойр авч чадахгүй байх гэж зур уншижсэн л гэж байна. Тэгэхээр бас тийм байх боломжтой. Тийм. Тэгэхээр энэ дээр бас энэний цаана ямар нэг мэдээж шалтгаан байгаа тий. За тэгвэл одоо ингээд нойргуудлын талаар та ингээд 3 төрөлт зүйл байдаг гэд тэндээс яриагаа өргөжлүүлэе гэж бодож байна л та. Сэтгэл зүйн буюу стрессээс гаралтай. Нөгөө хоёрын та яг юу гэж тодорхойлсон бэ? Нэг нь бие махбодын өвчнөөс гаралтай. Бие махбодын өвчнөөс гаралтай. Тийм бие махбодын дотор эрхтний архаг хуч өвчнөөс гаралтай. Одоо бамбай бэлчирхан дааврын үржилттэй хүмүүс нойргуутна, зүрхний архаг эмгэгтэй хүмүүс нойргуутна, илэгний БЦ вирус, мөн чихрийн шижинтэй хүмүүс маань аль нэг эрхтний хавдартай хүмүүс маань хоёр төгчөөр нойргуутдаг. Хоёр төгчөөр. Тэгвэл одоо нөгөө таны хамгийн эхэлж хэлсэн бамбай нойруулчлахын дааврын асуудалтай хүмүүс бас их болдог болсон шүү дээ. Тэгээ энэ хүмүүс маань нойргуудлаа бас л яг таны хэлдгээр сүүлийн миний мэдхий одоо 20 хэдэн жил яг ийм асуудалтай яваа хүн ч гэсэн би мэддэг байхгүй юу? Ойрхон.
Тэгэхээр энэ хүмүүстэй үл яах ёстойс байдаг юм бэ? За шалтгаан нь бол тодорхой яг өвчнөөс гаралтай. Тэгэхээр энийг бол хавсарсан эмчилгээ хийгдэн л дээ. Яг тэр бие махбодын эд эрхтний одоо бамбай дааврын өөрчлөлттэй бол дотоод шүрлийнхаа эмчилгээг нойр хөдлийн эмчилгээтэйг хавсарч ийн гэсэн үг. Бамбаагаас л болсон юм чи ингээ зөвхөн бамбаагаа эмчлээд энд нойр хөдөл биеэд дагаад одоо салбарлаад үсчээд тах тэр эмчилгүй ч болохгүй. Эсвэл нойр хөдөл гээд зөвхөн нойр хөдлөө эмчлээд бамбаан дааврын дээр одоо ихсэл багсалтыг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. Ер нь бол хоёр мэргэжлийн эмч хавсарсан эмчилгээ хийгддэг. За бие махбодын гаралтай, сэтгэл зүйн гаралтай хоёулаа тэгээд 3 дахь нь үндсэн одоо нөгөө цэвэр нойр хөдөл. Ямар нэгэн шалтгаан байхгүй. 10 хэдэн наснаас эхлүүлээл би угаасаа ер нь нойронд хөнгөн байсан юм аа. Яг тэгж ярьдаг. Угаасаа л би нэг 3-4 цаг унтдаг. Тэгээл ингээ босоход амарцсан л мэдрэмжтэй байдаг штеп. Хайгаад үзэхээр ямар нэгэн сэтгэл зүйн асуудал үнэхээр байхгүй. Би махбодын өвчин байхгүй. Энэ одоо үндсэн нойрны эмгэгүүд чинь одоо маш их унтдаг. Хідэн цагаар, хідэн өдрөөр унтдаг нөгөө нойр ихсэх эмгэг орно. Зүүдэндээ явдаг, орно. Зүүдэндээ ярьдаг, зүүдэндээ шүтээ хавирдаг гэх. Энэ одоо нөгөө нойрны эмгэгүүд маань ордог. Одоо сонин содон эмгэгүүд байдаг штеп. Унтчихсан босоод явдаг ч юм уу. Унтж байгаа үедээ нойрондоо ярьдаг ч юм уу. Тэгээд дээрэс нь ингээд хаан суужсэн ч хичээл дээрээ ажил дээрээ машин барьжсэн ч гинтийн хүчлэгдсэн нойронд автаад хідэн өдрөөр хідэн бүр 10 өдрөөр унтчихдаг тийм бас хит их нойр сохно гэж байдаг. Энийг болохоор яг би даасан яг цэвэр нойрны эмгэг гэж хэлгээд байна тийм. Одоо миний яг нэг гарчин дээрээ тавьсан нойр хөдөл ба эмгэг гэдгийн яг нойрны эмгэг байна шүү дээ. Тийм цэвэр нойр хөдөл гэсэн үг. Баг зэргийн хоёлоо сэдвээсээ хазаах юм бол би нөгөө хүүхэд байхдаа 10 орчим настай байхдаа яг нойрондоо дандаа явдаг. Яг бүр ингээ гадаа гараа сэрж мэрдэг байсан байхгүй юу. Тэгээд сүүлдээ болцсон байсан. Тэр нь ямар үзэгдэл үт юм болов? Энийг бол тухайн үедээ бол бас л нойр хөдлөл гэж онцлох байсан баг. Энэ нь одоо тэр нэг зүудэндээ явдаг, ярьдаг. Энэ бол ихэвчлэн даалт ухамсарт, сэтгэлийн гүнд стрессийн түвшин өндөр байгаатай холбоотой энэ шинжүүд маань ихсэх, багасах. Тэгээ стрессийн түвшин гайгүй болоод ирэнгүүт одоо энэ шинж байхгүй болчдөг. Стресстэй их холбоотой. Тэр дундаа даалт ухамсарт байгаа стресстэй холбоотой. Одоо зүүдэндээ ингээ маш их ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр ч ихсэн бас би бас яг нойр хөдлийн эмгэгтэй бас холбоотой юм. Холбоотой. Нойр хөдлийн их хэлбэр байна. Хэлбэр байх юм байна. Одоо хүмүүс одоо хамгийн их асуудаг зүйл маань тэр юм л да. Сүүлийн одоо хэдэн жил яг л таны хэлж байгаа 3 жил, 5 жил, 10 жил дандаа л өглөө ингээд ирцэрдэг. Өөрөө тэгтээ хүсээгүй. Тэгтэл би дандаа 4 5 гээл сэрчдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр дандаа дотоо яваад байгаа шүү дээ. Энэ хүмүүс бас яг би дасан нойр хөдлийн эмгэг юм байт юм болов. Тий, ер нь тэр дотоо сэрж байгаа нь одоо нөгөө зүүдэн нойрол хитүүлээ муу аваад байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр дотоо сэрж байгаа хүмүүс л яваанд ер нь стресст одоо өртөмдгий, сэтгэл санаа тогтворгүй тийм байдлууд ахвар хавсрна. Тэгээл насан турш хүн 7-8 цагаас дутуу унтаад байгаа болол тэр хүн ер нь бол нойрны эмгэгтэй байна л гэж үзсэн. Энэ нь ихтэй 14 хоногоос дээш хугацаагаар докторт илэрсэн бол нойрны эмгэг байна шүү гэж үзэх нь. Одоо бидний ер нь ямар ч зүйл дээр зөвхөн нойр хөдөлтэй ирч биш сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ нөгөө бидний хяналтандаа байлгаж чаддаг зүйл хяналтандаа байлгаж чаддгүй зүйл гэсэн нэг юм хоёр ангилал байнга явдаг шүү дээ. Тэгвэл бидний хяналтандаа байлгах боломжтой буюу би заавал сэтгэл засалч дээр очих хэрэггүй. Одоо эмнэлэг дээр заавал очих шаардлагагүй. Би өөрөө зохицуулж чадах нойр хөдлийн төвшин гэж байх уу? Байна. За бас нөгөө талаар эсэргээрээ би өөрөө ингээд одоо бүр өөрөө ухамсартайгаар ямар нэгэн үйлдэл хийсэн ч гэсэн би өөртөө ингээд нөлөөлж чадахгүй миний хяналтнаас гарцсан нойр хөдлийн шинж гэх юм бол та энэ хоёрыг эхнийгт нь тусад нь ингээ хариулах юм бол. За өөрөө эмчдэр хандахгүйгээр, им уухгүйгээр одоо өөрөө ингээд нэг энгийн аргуудаар нойроо төгтөрж болох боломжтой нойр хөдөл нь бол 3 сараас богино хугацаагаар үргэлжилсэн. Шинэхэн нойр хөдөл байх нь шүү дээ. Энэ нойр хөдлийн үед бол одоо зарим үед унтыгээд унтчихдаг. Тэгснээ 3-4 өдөр сайхан унтчихсан 1-2 өдөр унтгаа болчтой. Хөвчлэн стрессийн шалтгаантай амьдралын буруу хэм маягтай холбоотой нойр хөдлийг бол хүмүүс маань заавал эмчэд хандахгүйгээр
энийг одоо өөрөө энгийн нойрны дэглэм баримтлаад нойроо хэвийн горимдод оруулах бол боломжтой. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө нойрны дэглэм зөв амьдралын зөв хэм маягтай л байх хэвээр. За одоо та тэр энгийн нойрны дэглэмийг ингээд хаалцвал энгийн нойрны дэглэм гэвэл одоо нойр гуталтайч бай, хэвийн нойртойч бай, бид нэр ер нь бүгдээрээ л баримталж явах хэвээр. Энэ бол хялбархан юм шиг сонсогдох боловч ер нь хэрэгжүүлэхэд заримдаа төвхтэй байдаг. Одоо кофеин агуулсан энергийн ундаанууд, кофеинууд, өтгөн байх цай, өтгөн ногоон цай энэ хэдийг бол нойр гутчих гад байдаг бол 14 цагаас хойш уухгүй байхыг зөвлөдөг. Кофеин бол хүний тархийг сэргээж өгдөг бахан. За хүнд махан хоол нөгөө шарсан, хуурсан, чансан мах эдгээрийг бол оройн 19 цагаас хойш бас идэхгүй байх хэрэгтэй. Ходоод идэхтэй ажиллаад авах юм бол шөндөө тархи руу одоо ялгарах цагтаа давхцуулаад электрон хэрэгслүүдийн хэрэглээг бүр ортос хорих хэрэгтэй. Тэр дундаа одоо гар утас, iPad, таблет, компьютер зэргийн хэрэглээг бол хязгаарлах хэрэгтэй. 21 цагаас эхлүүлээд байглаасаа цаанаасаа мелатонин гэдэг даавар маань бидний тархинд ялгарч эхэлнэ. Бидний одоо тархийг маань ундахад бэлдэж эхлэх юм. Тэгээд 21 цагаас хойш электрон хэрэгслээ болоод ер нь болж өгөх юм бол 22 цагаас 23 цагийн хооронд орондоо ороод тэгээд аль болохоор анхаарлаа төвлөрүүлэх дасгалуудыг хийвэл зүгээр эндээ намсгалын дасгал хийж болно. 1-200 хүртэл тоолж болно. За дээрэс нь одоо нөгөө эмээ өвгөнөрийн маань хэрэгэлдэг одоо ингээд майн унших. Энд чинь хүртэл хүний анхаарлыг аюул сайн төвлөрүүлж өгдөг. Ямар нэг зүйлөө анхаарлаа төвлөрүүлж агаад унтах юм бол тэр хүн бол зоох юмгүйгээр хурд унтчихдаг байна. Тэгэхээр 23 цаг гэхэд хүний тэр мелатонины ялгарл дээд хэмжээнд хүрсэн байна. 23 цаг гэхтэл та орондоо ороогүй, унтах бэлтгэлээ хангаагүй байх юм бол 30 минутаар мелатонины ялгаралт буурна. Тэгээд цаашаага ер нь их тийм гүн шөндөө унтах магадлал багаснаа л гэсэн үг. За дараагийн одоо өөрөө харахталж болохгүй. Заавал одоо нэг эмчэд эмнэлэг тандах шаардлагатай нойргуудл бол 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн архаг нойргуудл байгаа. Нэгэнт л одоо нөгөө 3 сараас дээш хугацаагаар нойргуудл ингээд үргэлжилчихээр нөгөө биологийн хэмнэлт маань тархины маань одоо үйл ажиллагааны нөгөө хэвийн горимд нь өөрчлөлт орсон байдаг. Инээс болоод ингээд хэдий нойр хүрэгдэг аргуудыг хэрэгэлсэн ч гэсэн нойр хүрч төдийлөө нөлөө үзүүлэхгүй. Саний энгийн аргууд бол төдийл үр дүн үзүүлдэггүй. Тэгэхээр ингээд аль болохоор эртэл нойр гутлыг бол эмчэд хандаж эмчлүүлэх хэрэгтэй. Гэхдээ хинт хандах вэ гэх юм бол сэтгцэн эмчэд хандаж болно. Аймгийнхаа, дүүргийнхаа сэтгцэн эмч, за сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, хувийн эмнэлгүүд гэх мэт ямар ч сэтгцэн эмч бол энэ нойр гутлын эмгэгийг бол эмчилдэг. Тэгэхээр ингээд сая таны хэлсэн зүйлсүүд яг бидний өмнө яригдчихсэн зүйл боловч магадгүй зарим нэг сонсогч маань дахин хэлээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ л яг ингээд таны хэлгэрл миний дотроос ингээд инээд төрөд байгаа байхгүй яагаад гэхээр тэгсэн ч хийж чаддгүй дээ гэсэн бодол нөгөө төрөд байгаа байхгүй юу. За манай сонсогч манаас өргөжлүүлэн асуулт илгээж байна. Тэгээд миний хувьд яг таны саяны хэлсэн тэр нөгөө байгалийн хэмнэл буюу одоо циркадиан ритм гэж яриад байдаг тий. Энэ биологийн зүйл одоо энэ байгалийн хэмнэл маань өөрөө бас яг юу байдаг юм бэ гэдгийг ярилцаад тэгээд сонсогчийнхаа асуулт руу шилжиж гэж бодож байна л та. Та сая ярьсан ш нь биологийн цаг биднэрт байдаг гэдэг. Энийг бид нар ер нь яаж ажиглаж мэдэх? Биологийн хэм, биологийн цаг гэж хоёр зүйл. Хоёлаа нэг зүйл өөрөөр хэлж байгаа. Тэгэхээр энэ ер нь бол бүхий л дэлхий дээр ургамал, амьтан, хүн ингээл бүгдээрээ дэлхийн соронзон орноос хамаарат юм биологийн цагаар энэ одоо бидний бие эрхтний бодисын солилцоо, цусны эргэлт, унтах сэрэх процесс бол зохицуулагддаг юм байна л да. Тэгэхээр энэ нойр гуталтай бол энэ биологийн цагийн хоёр зүйл холбогдно. Нэг нь бол хүн бол 24 цагийн юм хэмнэлттэй биологийн цагтай байдаг юм байна. Гэгээ орохоор нойрноос ирдэг. Харанхуй болохоор нойр хүрсэн мэдрэмж төрөөд унтдаг бахан. Тэгэхээр энэ 24 цагийн хэмнэлийг бол хэвэндээ байхад бол бид нэр өглөөс ирээл орой унтдаг уулын процесс юм. Тэгтэл одоо ажил амьдралын одоо
хит завгүй байдал, нийгмийн стресс, амьдралын буруу хэв маягаас болоод 21 цагаас хойш хэдүүлээ унтах хэвээр, тайвшрах хэвээр гээд хахад нөгөө ажил ихтэйгээс болоод биологийн хэмнэл өөрчлөгддөг. Одоо тайвшрах хэвээр цагтаа идэвхтэй ажиллаад байна гэсэн үг. Иннээс болоод тухайн хүний маань биологийн тэр 24 цагийн хэмнэл алдагдсанаас болоод ер нь стрессийн шалтгаантай нойргол үүсдэг. Тэр биологийн цагаар л битгэд унтах уу, сэрэх үү гэдгийг ер нь байгалаас суулан зохицуулагддаг юм байна. Тэгтэл тэрийг бид нэр амьдралын энэ хүчин зүйлүүдээр эвдчихдэг гэсэн үг. За тэгээд дараагийн нэг биологийн нойргодлолтой холбогддог биологийн цаг бол 90 минутын мөчлөг. Энэ нь хүн дөрөвний одоо нэвтрүүлгээр ярьсан 4 янзын нойроор шөндөө унтдаг гинэ. Өнгөц нойр, жинхэнэ нойр, гүн нойр, зүүдэн нойр. Энэ одоо 4 янзын нойр маань нийлээд 90 минут үргэлжилдэг. 90 минут унтаал хүн сэрээл, 90 минут унтаал ахиад сэрдэг. Энэ процессыг шөндөө нэг 5-6 удаа давтагддаг гэж. Бүр ингээд нүд нэгдээ сэрэхгүй л те өнгөцгөн нойроор одоо шилждэг. Тэгэхээр тэр биологийн хэмнэл гэдэг бол бидний хэвийн нойрсох одоо хэмнэлийг зохицуулж өгдөг юм цаг байдаг байна. Тэгэхээр яг таны саяны хэлсэнгээд бид нар үгнийх байгальтайгаа их ойрхон байхад яг одоо нэг сэрэгдэг байгалыгаа дагахад яг бид нар биологи яг тийг зохицдог гэдэг нэг зүйл өгдөө шүү дээ тийм болохоор нөгөө эрт дээр үс манайх нүүдэлчин байх үед соёл иргэншилтэй байх үед яг өвөл магадгүй илүү их унтдаг 100 харин эсрэгээрээ сэрүүн байх цаг нь илүү их байдаг гэх. Тэгэхээр энэ одоо байгалийн биологийн цагтаал бас бид нар ойрхон амьдарч ирсэн гэдгийг илэрлэх нь шүү дээ. Даанч таны саяны хэлсэн бидний нөгөө мелатонин их ялгардаг цагаар бид нар юу хийдэг гэж? Эд утсаа үздэг байхгүй юу? Харин эд одоо телевизийн шоу тий эд одоо яг өөрийнхөө өдөржин завгүй байж байгаад өөртөө цаг гаргаж ийн гэж бодоод яг үүндээ 0-доо ороод утсаа үздэг, орондоо ороод утсаа үздэг. Тэгэхээр одоо ингээл хэдүүлээ тэр яг чанартай унтах үедээ унтаагүй. Тэгэхээр энэ бол баг сахилах бат тухайн хүний яг энийг ухамсарлаж ойлгоод тэр зүйлийнхээ төлөө ингээ сахилах баттайгаад өөрийгөө хайрлагатай бас холбоотой юм байна гэж би бодлоо. Тий. Ер нь ингээнээр ойлгох юм бол хүн болгон амжилттай явахыг, хүн болгон л мундаг байхыг, сансандаа хүрэхийг, мөрөөдөлтөд хүрэхийг хичээдэг шүү. Зүйл амжуулахыг тий. Тэр амжилттай байхад бид нарт юу чухал вүлээ? Бид нар тархиараа ажлыг зохицуулдаг. Дээрээс нь эрч хүчтэй байж аж бид нэр хүссэн шигээ сайн хөдөлмөрлөж, хүссэн шигээ сайхан хааштай байх юм байна л та. Тэгтэл шөндөө сайн унтаагүй хүн түрүүний бас нэвтрүүлгээр ярьжсэн 22 цагаас 1-2 цагийн хооронд хүн маргааштай ашиглах энерги тархи маань өөрөө үйлдвэрлээд маргаашхаа энергийг нөөцлж идэг гинэ. Шөндөө муу энерги нөөцлөгдсөн, муу цэнэглэгдсэн бол маргааш эрч хүч тааруу, ажлын бүтээмж тааруу, тэгээд амархан ядраад байгаад бол гайхалдаг. Маргааш эрч хүчтэй маш сайхан ажлаа амжуулаад өстой мундаг байх юм бол яадаг ч байсан тэр нэг 23 цагаас оройтгойхон шиг унтах юм бол маргааш эрч хүчтэй байх юм байна. Тийм байна. За тэгж мундаг байх нэ шүү манайхаа. За уган баяр сонсогч маань нэг асуултыг асуусан байна. Гэхдээ бит хоёр бас тодорхой хэмжээр хариулт өгсөн юм шиг надад санагдчихэв. Эрт унтыг гэхээр нойр хүрэхгүй, хөрөөгөө унтаж чадахгүй юм аа. Үүрээр л унтаж, ихтэл 4 цаг унтдаг. Тэгэд мелатонин гэдэг одоо ийм хэр нөлөөтэй байдаг юм болоо, сөрөг нөлөө байдаг болоо гэдэг. Мелатонин бол тархинаас ялгардаг нойрны даавар шүү дээ. Энэ нойрны даавар 55 наснаас дээш хүмүүст бол мелатонины ялгарл тархинд буурдаг. Энэ 55-аас дээш наснд буурдаг. Тэр үед л мелатонин гэдэг тэр дааврыг гаднаас нь нөхөж уух юм бол болчихно. Харин 55-аас доош насны одоо эдгээр насны юм залуу хүмүүс мелатонин гэдэг дааврыг гаднаас ингээд байнгын уугаад ах юм бол нөө тархины маань ялгаруулт хэсэг жоохон залхуур хандлагатай болчдөг. Муу бол биш. Гэхдээ хэмжээний заавраар богинохон хугацаанд ууж болно. Гэхдээ мелатонин гэдэг даавар ялгархгүй болоод та нойргодож гин үү? Тэр мелатониныг давсан нөгөө стрессийн даавар танид бид байгаа болохоор таны тархи ингээд сэргээд нойргодод байна уу? Тэр шалтгаанаа л болох хэрэгтэй.
Бид бас өмнө нэг нэвтрүүлгээр ярьжсэн. Бид нар ер нь дотор байгаа зүйлээ гадагшлуулах юм бол тэр нэг хоримтлагдаал бодол дотроо ингээл хөвөөл тэ тэрийгэ дахин өөрөө бодоод шийдвэрлэхдэггүй улам хоримтлагдахгүй тухай бас нэг сэтгцэн эрүүл мэндийн тухай ярьжсэн шүү дээ. Тэгээ явж энэ маань буцаал яг нэг нойргуудлын тэл холбоотой зүйл болж хувирх нь шүү дээ. За мөн доогийн сонсогч маань сайн байна уу? Мантах эмчд үзүүлээд Quetiapine гэж би одоо унших юм болоо. Эмийг уугаад сайхан унтан эмээ уухгүй болохоор ерөөсөө унтахгүй байгаа. Эмний хамааралтай болцсон гэсэн үг үү гэж асууж байна. Quetiapine-ийг 3 сар ууж байгаа гэсэн. Ер нь бол одоо Quetiapine бол нойргуудалд 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн нойргуудалд бол нийтлэг хэрэглэгддэг 4 эмийн нэг юм байгаа. Огт тасалт унталт бол үсэгдэггүй. Тархины тэр тархинд байдаг дофамин гэдэг бодис идэвхийг ер нь тохируулж өгдөг үйлчлэгээтэй архаг нойргуудад зориулагдсан ийм юм байгаа юм. Тэгээд энэ юмны одоо нэг ер нь бол ингээд эмчлүүлж байгаа хүмүүсийн маань гаргадаг зүйл юу гэдэг вэ гэхээр ингээд манайхаа нойргуул тэдэн жил үргэлжилсэн байна. 3-6 сар хэдүүл ингээд сардаа нэг удаа уулзаад хяналттай эмийн тунгаа аажим яжмаар бууруулад ингээд явна шүү гэж хэлдэг боловч нэг үзүүлээд хэдэн сар байхгүй байжсэн аа. Ахиж нэг үзүүлээд ингээд тэгэхээр нөгөө хяналт гэдэг юм байхгүй болохоор эмнээсээ бас салахгүй байх тохиолдол байна. Quetiapine-ээс бол хамралтай болохгүй. За сонсогч маань хариултаа авсан баха. Баярлалаа гэсэн хариултыг илгээсэн байна. Тэг яг энийг уншсан чи яг таны өмнөх зөвлөгөө орж ирж байна. Энд чи ерөөсөө л хяналт гэдэг тухай. Бид нар энэгээр бас богино хэмжээний нөгөө секундын яриа хийгээд цацчихсан. Хяналт бол бид нарыг эмийн нөгөө тасамтгай байдлаас болон урдаан хамааралтай байхаас хамгаалах хамгийн чухал зүйл гэдэг. Тэгэхээр та өмнө үзүүлээ зөвлөгөө авч ирсэн бол одоо ийм байна гэд дахин өөрийнхөө тархийг ингээд нөгөө байгаа зүйлийг гадагшлуулах, ярилцах, одоо юу болохгүй байна гэдэг шалтгаан дээр эргэн дүгнэлт хийх болцсон юм байна гэсэн бодол надад төрлөө. За энэ хоёр гам бол сонсогч маань орой яг орондоо ороод унтах гэхээр нойр хүрэхгүйч хөвтөөд хичээгээд байхаар гар хөл бадараад байгаа юм шиг нэг тийм байж чадах юм аа. Энд дээр зөвлөгөө өгөөч гэсэн байна. Ер нь унтах гад хөвтгээр тарих идэвхтэй ажиллаад юм бодогдоол авал хөвчлийн энэ бол сэтгэл түгшилттэй хүмүүст илэрдэг завир. Унтахын өмнө л одоо бодогыг байх зөндөө олон бодол бодогдоол. Үгүй болиё л доо гэдээ хат ч юм байлж өгдөггүй, удирдагддаггүй энэ бодлууд бол түгшилтийн л одоо үеийн завир байдаг. Тэгээ энэ үед бол бодол үргэлжлээл бодоолах юм бол тарих маань улам идэвхжээл унтах хугацаа маань улам холдоолах шинжтэй. Тэгэхээр бол аль болохоор нэг зүйлд анхаарлаа төлөвлөхийг хичээх хэрэгтэй. Энэ нь бол хэдүүлээ түрүү ярьсан нэг дор 10-аас 15 удаа амьсгалын дасгал хийх, тоолох, ихтгэл үнэмшлийнхаа одоо юу дасгал медитейшн их маань унших гэдэг ч юм уу тий. Тэгэл тайвшруулах, аяс сонсох тэр аяндаа анхаарал хандчихэд унтчихдаг. Амьсгалдаа анхаарал хандж яхад унтчихдаг. Хэрвээ энэ аргуудыг нэг 10-аас 14 өдөр хэрэглээд болохгүй л байх юм бол эрт дээр нэмчид хандсан төгдөө. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол таны сэтгэл санааг түгшээгээд маш олон бодлоодыг ингээд цуглуулад байгаа зүйлийг л шийдвэрлэх хэрэгтэй байна. Тийм. Гэхдээ энийг өөрөө нөгөө хяналтандаа байлгах зүйл бол яг л нөгөө саяны л зөвлөгөөнүүд байгаа шүү дээ. Тэгээ би хүүхэд тахтай айгүй удаж унтдаг хүүхэд байсан байхгүй юу. Тэгээ тэр үедээ би нөгөө танд өмнө хэлчихсэн шүү дээ. 1000 хүртэл тоолоод залхаад байсан чи арай их тоолоод исэн мэн гээд бараг толгойгоо ажилуулад. Тэгэхээр 1-100 100-аас ухраад гэх юм уу тий хамгийн дээд нь 200 хүртэл тоолоод ухрах хэрэгтэй мэлээ шүү дээ. Тэгэхээр хит ачаалуулж начиг их тоолж болохгүй байх нь шүү манайхаа. За нэвтрүүлэг өндөрлөх хугацаа маань бас нэлээд төгсөн байна. Миний хувьд болохоор танаас яг юу асуухыг хүсэж байгаа гэхээр одоо бид бол маш завгүй ажиллаж ийж одоо энэ нийгэмд өөрийнхөө амьдралыг ингээд бодож байгаа гэхаа тэр төвшөнд ингээд авч явах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол санхүү эдийн засгийн байдлаа бодсон ч гэсэн бид нар маш их цаг ажиллаж байгаа гэж хэлэх гээд байна л та. Тэгвэл маш их ажиллаж байгаа цаг магадгүй 2-3 ажил хийдэг, оройдоо ирээд өөр бас зүйлээ хийдэг гэл те. Эдгээр хүмүүсийн хувьд бол мелатонин ялгарч байгаа эсэх өөрийг нь унт гэсэн тохио өгж байгаа эсхийг ч мэдэхгүй угаасаа л ажиллаж яадаг болсон хүмүүс байгаа даа. Тэгэхээр түрүү нөгөө эмчлүүлэгчээ ярьсан жишээн дэр. Тий. Харин ерөөсөө тийм биш тий хугацаа орсон чинь. Тий. Яг тэр богино хугацаанд бол аягүй амжилттай явнаа. Нойроо хасаад, унтах цагаас авахслаад ажиллаа хийх бол бусдаас илүү төрүүлж алхах аягүй амжилттай явуулна. Нилээ олон хүмүүсийн жишээ байна л та. Ингээд
мундаг бизнес босгоцсон, мундаг одоо ажил дээрээ амжилт гаргацсан. Гэхдээ энэ одоо нойроо хугасалж явснаас сүүлдээ ажил амьдрал маань ингээд гайгүй цэгцрээ завтай болоод ирэнгүүт унтыг гэсэн ч унтгаа болцсон. Тэгээд нөгөө сэтгэл готрлын шинжүүд маань явандаа ер нь бол ялтчгүй хавсарч ирдэг. Тэгээл нөгөө бүтээсэн амжилтаасаа, бүтээсэн одоо алдар нэрнээсээ, бүтээсэн амьдралаасаа таашаал авахгүй мэдрэмж төрөөд идэг. Тэгэхээр болж өгөх юм бол үүрээр харин бол эрт бол сэрж болно штэ. Гол нь тэр 23 цагаас тэг 2 цагийн нойр нэлээд чухал байдаг. Үүрээр бол одоо 6 7 гэд 5 мав гэдэл босож ажил хийж бол болно. Шөнийн нойрыг л их чухалчилж үздэг тий. Гэтэл бас буцаагаал өглөөний нойр маань зүүдэн нойр гэдэг ааш тий. Энэ нь болохоор илүү нөгөө сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. Тийм, сэтгэл зүйг бол илүү тогтворж уг нь тогтворжуулж илүү тийм. Гэтэл бид нар сэтгэл зүй өөрөө тогтвортой байхгүй бол буцаагаал дахиад тэр ажлыг хийхэд төвлөрөх, тэр ажилдаа одоо сэтгэл хангалуун байх гэдэг зүйл нь буцаал тогтворгүй болно гэсэн үг шүү дээ. Тэг ерөөсөө л манайхан зүгээр л 10-аас 5 цагийн хооронд бүр эрт босмоор байгаа бол 5 цагийн хооронд гэдэг ааш тий. Сүүлийн үед хүүхдүүд маань томчууд шиг маш их ачаалтаа болох болсон. Тэгээ сүүлийн үед уулзж байгаа ингээ хүүхдүүдийн маань өглөө ингээ босдог цагийн сонсохоор 5:30 байгаад байна. Хүүхдүүд шүү дээ. Тэгээд ингээ уулзаад ярилцлага хийж яхад нозоорсон, тэгээ ившээсэн, царай нь ингээ доогоороо баг зэргийн хөхрөлт үүсгэсэн. Тэгээд дэлгэцийн хамааралтай мó гэхэр үгүй. Тэгээд хичээлээ. Тэгээ эцэг ихтэй нь уулзаад таны хүүхэд арай хідэн цаг ингээ амардаг вэ? Нүүр нь ингээд нүдэн доогоороо хөхөрсөн, өөрөө юм унжгаар тий. Тэгээд хүүхдэд бас юм уур бухимдал илэрсэн гэдэг нэг юм. Тэгэнгүүт эцэг ихтэй нь уулзахад яг 10 гэд унтуулдаг. Би бүр өөрөө харж агаад унтуулдаг гэд. Гэхдээ өглөө босдог цаг нь 5:30 байгаа. За 6 цагийн хүүхдүүд ч гэсэн тэх юм. Энэ дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? Өдөр нь бол маш ачаалтай байдаг. Бас л нөгөө одоо хүүхдүүд чи өдөржин нөгөө хичээлэлдэг штэ. Даалгавтлаг, даалгавар дугуйлан гэл яг томчууд шиг орой 7-8 орж ирдэг. Тэгэхээр унтах цаг нь бол болж л байна. Гэхдээ бид нарыг бодох юм бол хүүхдүүд маань тарих идэвхтэй хөгжиж идэг үе болохоор илүү их нойрны хэрэгцээтэй. 10-аас 12 цаг унтчихж хүүхдүүдийн маань нойр нь хандгийн байна л та. Тэгэхээр өглөө одоо эрт босох шаардлагатай байгаад идэг. Тэгтэл нойр ханаагүй байгаад идэг. Тэгэхээр тэр унтаж байгаа хугацаанд нойрны чанар дээр л анхаарах хэрэгтэй. Үнэхээр нам унтдаг юм уу? Зүү зүүдэлдэг юм уу? Унтж байгаа ч гэсэн ингээд давхар юм бодогдоо тажуугийн дуу чимээ мэдэгдээд ингэж хөнгөн унтаад байна уу? Эсвэл үнэхээр гүн унтаад байна уу? Ер нь бол ингээд манай дээр ч гэсэн юм 14-өөс дээш насны өсвөр насны хүүхдүүд бас үздэг. Тэгэхээр тэр хүүхдүүдийн шинээр унтаж байгаа л гэдэг. Гэхдээ яг ингээд асуугаад үзэх юм бол хөнгөн унтаад байдаг. Давхар нилээ их зүүдтэй. Маргаашийн юмыг бодонгоо хагас дутуу унтдаг. Ийм үед бол одоо 5:30 гэ босоход бол ятарсан байдалтай болчихно. Одоо 10 цагт унтсан ч гэсэн гэж хэлгээд шүү дээ. Тэгэхээр нойрны чанар ямар байгаа вэ гэдгийг л эхлээд мэдэх хэрэгтэй байна. Нэгдүгээр 10-аас 12 цаг хангалттай байна уу? Хоёрдугаарт нойрны чанар гэдэг. За тэгээд нойрны чанарыг ингээд асуухаар наам унтдаг гэж ярилтэй. Тэгэхээр одоо ингээл хүүхдийн насанд бол одоо мэдрэлийн ядаргааны шинжүүд илрээд шүү дээ. Харин тийм. Одоо ийм нэгэнт одоо мэдрэлийн ядаргааны шинжүүд буюу нөгөө тархины нейронууд чинь ядарсан байгаа үед бол энэ үед богинохоо хугацаагаар тархины эдесийн одоо цусан хангамжийг сайжруулах, тархины эдесийг тэжээх үйлчлэгээтэй хүүхдэд зориулсан тийм витаминууд, амраах одоо тархи тэжээдэг тийм цусан хангамж сайжруулах эмнүүдийг нэг 10-аас 14 өдөр ойлгож бас болох юм. Дэмжлэг үзүүлээд тэгээд болж өгөх юм бол одоо хичээлтэй өдрүүд игдэг юм байж амралтын өдрүүдээр хандлан унтуулах талаар ерөн тэр ядаргааг нөхөх зүйл нь эмийн бодисоос гадна тэр хангалттай сайн орийг л ахуулах хэрэгтэй. Зөв. Миний яриад байгаа хүүхдүүдийн жишээ нь ихэвчлэн одоо 5 дугаар анги гэхээр нэг 10 11 настай хүүхдүүд дээр маш их илэрж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр одоо бага ангийн хүүхд чинь бага ангийн хүүхчүүд ээ. Тэгэхээр хин хамгийн ухамсартай, хин хамгийн зохицуулалтыг хийж өгөх вэ гэхээр ерөөсөө уг нь эцэг их ороод байгаа. Тэгэнгүүт манай хэд ингээ амралтаараа юу хийдэг вэ гэхээр хагас бүтэн сайны амралтаараа хандлаа тоглодог. Ягаад гэвэл нөгөө хичээлийн 5 өдөр чинь
маш их хичээлд явж байгаа, дугуйлан секс хамрагдж байгаа. Тэгвэл яг таны саяны хэлснээс ингээд санаа авахд хагас бүтэн сайнд ч гэсэндээ тэн дээр нь бас хяналт тавьж өгөөд яг чанартай амралтыг бий болгоход нь туслах нь шүү дээ. Тийм. Одоо нөгөө 5 өдрийнхаа нойрныхаа үрийг хагас бүтэн сайнд төлж болох нь шүү дээ. За одоо босидо гэтэл нь унтуулдаг ч юм уу. Тийм. За ерөн сэтгцэн эмчнэр ярьдаг л та. Хүүхдийн дүнгээс илүү сэтгцэн эрүүлэмд нь илүү намар нэгт шүү гэж хэлж зөвлөдөг. Тэглгүй яах вэ? За Адиас өрөн гомбо сонсогч маань олон зафийн бороо хийж байна. Им хамаарл үсэхгүй гэсэн байна. Асуугаад өгөөч ээ гэсэн байна. Олон зафийн кветпин хоёр бол хоёулаа нэг бүлгийн юмнууд. Тийм. Кветпин бол яг цэвэр нойр гуталд илүү тохиромжтой зөвхөн унтуулна. Олон зафийн бол сэтгэл түгшилт, сэтгэл гутралтай хавсарсан, сэтгэлийн хөдлөлийн хямралтай хавсарсан нойр гутал илүү тохиромжтой. Унтуулна давхар сэтгэлийн хөдөлгөөнд тогтворжуулдаг нөлөөтэй. Айл нь огт тасалд унталт үүсгэхгүй. Харин шалтгаанаа олохгүйгээр зөвхөн одоо нөгөө кодпин ч юм олон цэпин ч юм нойрны муугаад явах юм бол 1 жилийн дараа 2 жилийн дараа унтдаг байсан олон цэпин кодпинд унтгаа болчлоо гэж хүмүүс ирдэг. Хавсарсан нь готрол төгшөлттэй байхад зөвхөн нойр хөдлөг эмчлээд явагддаг хүмүүс их байдаг. Тэгэхээр яг шалтгаан чи юу юм бэ гэдгээ бас цаал тэн дээр л очих нь шүү дээ. Эхлэл цэг дээр л манайх очиод шүү дээ. Хизээнээс нойргуудж эхэлсэн шалтгаан нь юу юм? Тэ стрессийн гаралтай юм уу? Бие махбодын хүчнээс хамааралтай юм уу? Эсвэл та цэвэр нойргуудлын асуудалтай байна уу гэдэг дээр л хэрвээ та энийг анзаарч мэдэх, танин мэдэх боломж багтаагаа бол мэрэгжлийн дэмжлэг тусламж аваач. Ер нь л өөрөөр хэлэх юм бол манай нэвтрүүлгийн өнөөдрийн энэ агуулгын зорилго маань одоо таны хэлж байгаагаар дэлхийн нийтийн судалгаа харуулж байна гэж шүү дээ. Ер нь л бүгд нойргуудлын асуудалтай. 14 хоногоос дээш гэхээр одоо бараг л ихэнхт нь бий болцсон тийм 3 өний 1 гэхээр чи одоо энд манай найруулагчтай бид гурав сууж яхад нэг нь нойр гутлын асуудалтай шүү дээ. За дуусаад хин гэдгээ тодруулнаа гаргалаа. Тийм ийм одоо их түгээмэл байгаа үед та өөрийгөө анхаарч халамжлаараа энэ дээр ямар нэгэн тусламж дэмжлэг аваарай. Эсвэл та ямар ч асуудал өөрөө маш сайн оролдлогоодыг хийгээрэй. Тэгээд бүтэмжгүй байгаад ах юм бол дэмжлэг аваач. Өө тийм эмчэд хандаач л гэж хэлгээд байна. За. Тэгэхээр эдгээр мэрэгжлийн зөвлөгөөнүүдийг бид өмнө бас хүргэсэн, одоо ч ихсэн хүргэсээр байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт руугаа шилжиж гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол биднэрт нойргуудалд хүрэхгүй тулд ер нь юу хийх хэрэгтэй юм бэ? Одоо нойргуудал гэдэг зүйлийг заавал эхлүүлэхгүйгээр, заавал арахаг болохгүйгээр, даамжруулахгүйгээр би өөрийнхөө юунд анхаарах хэрэгцээтэй бэ гэдэг дээр та зөвлөгөө өгвөл. Төрөө ярьсанчлан нөгөө биологийн цаг гэдэг зүйлээ ер нь хүмүүс маань анзаарч явах хэрэгтэй. Биологийн цаг гэл орой харыг бүрий болоод 9-10 цагийн үеэс эхлүүлээл нойр хурж байгаа нэг тийм мэтг суларж байгаа мэдрэмж хүн болгонд ер нь төрн ажиглал тий. Яг тэр мэдрэмж төрхийг анзаараад электрон хэрэгслийнхаа хэрэглээг багасгаал ер нь унтах бэлтгэлээ хангаад эхлэх хэрэгтэй. Яг тэр биологийн одоо тэр унтаач гэсэн тохио мэдрэгдэхтэй давхцаад унтах юм бол та ядах юмгүй хамрах унтчих. Нойр хүрээд ахт чинь тэсэс сухаал уцаараа оролдоод зурагт үзээд хаваад нойр гудал үүсэх бас магадлалтай. Тэр биологийн хэмнэл гэдэг биологийн цаг гэдэг зүйлийг л одоо зөрчихгүй байх хэрэгтэй. Дээрэс нь амьдралын зөв хэм маягтай буюу нөгөө дөрөв хэлсэнчлэн нойрны дэглэм гэдэг зүйлийг нойр гудалтай ч хүн баримтлан, нойр гудалгүй хүн ч урьдчилан сэргийлэх зорилгоор баримтлах ёстой байдаг бахан. Нийтлэг одоо нойр гудлын шалтгаанууд бол стрессийн шалтгаантай нойр гудлууд байгаа. Хөвчлэн дотогшоогоо чиглэлтэй буюу интроверт чиглэлтэй, ер нь жоохон санаа зомдгоо төрлийн зантай, одоо нөгөө perfectionist буюу төгс төгөлрийн зантайстай махруу, шаргуу тийм хүмүүс маань хөвчлэн стрессээ хурааж урамтлуулж байгаач мэдгүйгээр стрессийн шалтгаантай нойр гудалд ороод ирдэг шүү. Тэгэхээр нойр гудлын дээр ихэнх шалтгаан болоод байгаа стрессийн түвшинг бол баг дээр нь барих хэрэгтэй. Стресс талхаг зөндөө олон аргууд байдаг. Гэхдээ тайлдаг аргуудаас гадна гадагшлуулдаг арга буюу энэ дотор бодогдоод байгаа таагүй мэдрэмж бодлоо хайртай дотны хин нэгэндээ яриарай. Хайртай дотны хин нэгэнд одоо ярих боломжгүй байх юм бол дараагийн гадагшлуулдаг энгийн арга бол бичдэг арга байдаг. Мэдрэмжийн тэмдэглэл бичнэ. Хямраал, ууртай бухимдалтай, гомдолтой, гунигтай байх юм бол зөвхөн дотроо хадгалаад өөрөө бодоод байлгүй
хүнд ярих эсвэл боломжгүй бичих. Энэ байдлаар стрессээ гадагшлуулаад ах юм бол нойргуудад өртөх бараг 60-70% эрсдлээ бууруулж ийн гэсэн үг. Дараа нь нөгөө нойрны дэглэм буюу амьдралын зөв маягийг баримтлах хэрэгтэй. Тэгээд оройдоо нойр хүрэх тэр мэдрэмжийг ер нь ажиглаж авах хэрэгтэй байх. Ингэх юм бол заавал нойргуудлаар өвдөх шаардлагагүй. Магадгүй ганц нэг өдөр нойргуудчиж болно шүү дээ. Тэгэх юм бол одоо тэр шууд нойргуудл одоо цаашаа үргэлжлэнэ гэсэн үг биш. Нөгөө стрессийн түвшингээ бууруулах шалтгаан юу байсан тэрийг хайж болоод нойрны дэглэмээ баримтлаарай гэж зөвлөхөр байна. Тэгээ энэ бол мэдээж та өөртөө хайрлаад бас хяналт тавиад баг зэргийн сахилга баттай байгаад бас та тодорхой хэмжээгээр би яагаад энийг хийх ёстой юм бэ гэдэг ухамсар тийм ээ. Энэ зүйлийг бас багхан бодоод бяцлах чадах юм бол та энэ асуудлаас хол байх боломжтой төдийгүй амьдралынхаа чанарыг сайжруулах боломжтой байх нэ. Нойргууд бол ерөөс амьдралын чанар сайн сайхан байдалтай шууд холбоотой. За тэгээ бүгдээ амьдралынхаа чанарыг сайжруулцгаая. Нойргуудлын эсрэг та өөрөө юу хийж чадах вэ гэдгийг бас дахин сонсох боломжтой байгаа шүү. Өнөөдөр бидэнтэй хамт Better Mind нойргуудлын сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл заслалчимч мандах хэмжээ оролцлоо танд баярлалаа. Баярлалаа. Би дараагийн нэвтрүүлэг 5 гаруй болгоны 5 цаг танд хүрэх болно. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.